Сайн байцгаана уу амьдөгчдөө, та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За өнөөдөр бүгд хамтаа эзнийг хүлээж авцгаая. Тэгээ хамтаа залбирая. Их эзэн минь ээ, бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа. Шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Хайр та аав минь, энэ цаг мөчид бид таны үгийг хүсэмжлэнгуйн залбирч байна. Эзэн та өөрийн үгээрээ та бидэнтэй ярих болтугай, биднийг бас босон байгуулах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтаа Филиппой номын 1-р бүлгийн 29 дугаар ишлэгийг хүлээж авцгаая. Би та бүхэнд уншаад өгье. Учир нь Христийн төлөө түүн зөвхөн итгэх бус, түүний төлөө бас зовх нь та нарт сойрхогджээ гэж хэлж байна. За, Илч Паул Филиппой хотын чуулганы итгэгч нарт энэхүү загтлыг бичсэн. Тэгээд Филиппойчуудад зориулж бичсэн энэхүү загтлын хамгийн гол чухал зүйл юу гэдэг вэ гэхээр ер нь Христ итгэгч хүн өөрийнхөө эрх ашигыг биш, өөрийнхөө төлөө биш, харин Христийн төлөө амьдарч үйлчлэх ёстой. Ингэхдээ нэг чухал зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Тэр нь юу юм бэ гэвэл бусдад харилцаан дээр чуулган дотор бие биенийг өөрөөсөө дээр хэмээн үзэх ёстой гэдэг тухай. Үндсэндээ бол Филиппой ном бол Христ итгэгч хүмүүсийн эв нэглийн тухай ном гэж бас хэлж болно. Нэг талаас нь яг энэ хүрээнд 29 дугаар ишлэл хэлж байгаа. Христийн төлөө түүнд итгэх бус, түүний төлөө зовх нь бас танд сойрхожжээ. Тэгэхээр бид Христэд итгэнэ гэдэг нь зөвхөн бидний амьдрал сайхан байх тухай бас биш юм аа. Бидний амьдрал дандаа амжилттай байх тухай бас биш юм аа. Христийн төлөө амьдрна гэдэг нь энэ бол амжилтын төлөөх амьдрал биш. Бас бусдад өрсөлдөх тэр амьдралч бас биш. Харин Христийн төлөөх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл Христийн нэрийн төлөө би өөрийнхөө амьдралыг зориулна гэсэн утгатай. Амьдралыг зориулна. За энэ явцад бидэнд жаргалж тохиолдно, зовлонч тохиолдно. Тэгэхээр бид нэр зөвхөн сайхан зүйлийг нь хүлээж авчаад муухай зүйлсийг нь хүлээж авахгүй байх боломжгүй гэж Паул хэлж байна. За энд яг шууд утгаараа хэлж байгаа зүйл нь юу юм бэ гэвэл Есүс Христийн нэрнээс болж нэрийн төлөө явж явах үед та нарт маань хавчлага ирнэ, зовлон ирнэ. Та нар нэрийн Есүсийн төлөө өөрийнхөө итгэлийн байр суурийг хамгаалж байх үед, Христийн төлөөгээ зогсож байх үед, үннээр зогсож байх үед, хайраар зогсож байх үед, Есүсийн төлөө бүх талаар өсгөхөд амьдарч байх үед та бүхэнд хавчлага ирнэ, зовлон ирнэ. Та нарыг хүмүүс ойлгохгүй. Хүмүүс та нарыг доромжилно, дорд үзнэ. Та нарыг юуны төлөө яваад байгааг чинь ойлгохгүй учраас та нарын хийж байгаа бүх зүйлсийг бас үгүйсгэх боломжтой шүү гэсэн санаагаар хэлж байгаа. Тийм учраас тэр бүхнээс ирэх хэцүү сөрөг тэр амьдралын мэдрэмжүүд, хэцүү тэр амьдралын нөхцөл байдлууд ирэх үед та нар маань хүлээж аваарай гэж хэлж байгаа. Энэ бас бидэнд сойрхогдсон шүү гэж. Тийм учраас Христийн төлөө түүнд зөвхөн итгэх биш. Түүний төлөө бас завхан та нар сойрхогджээ гэж хэлсэн. За тэгэхээр итгэж ахын дүүс нараа, амьдөгчүүдээ та бүхнийгээ би уриалж байна. Амьдрал тохиолдож байгаа сайн хийгээд саар муу амжилттай хийгээд бүтлгүүтэлтэй амьдралын бүхий л нөхцөл байдал донд бүгдээрээ итгэлээ сахисан хэвээрээ байцгаая. Итгэлээ сахина гэдэг нь зөвхөн шүдэ зугт хэсэг тухай биш. Харин эзнийхээ өмнө бүгдээрээ зөв байх сонголтыг хийж чаддаг тэр нэгэн байцгаая. Тэгээ Есүс Христийн төлөө амьдардаг хүмүүсийн улмаас Монгол даяар, Монгол нутагт, дэлхийд даяар Христ итгэл түгэн дэлгэрнэ. Бас тийм хүмүүс бидний өмнөх үед байсан учраас бид нар Христэд итгээд өнөөдрийг хүртэл бас эзэн бурхнаа таньж мэдээд амьдарч байгаа. Тэгэхээр танаас болж Есүс Христэд итгээд амьдрал нь өөрчлөгдөх тийм хүмүүс байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн төлөө бүгдээрээ хамтдаа жаргалагч тэр, зовлонгч тэр, сайнч тэр, муугч тэр бүгдээрээ тисэж, төвчж, давж, итгэлээрээ ялан дийлж амьдрдаг нэгэн байцгаая. Тэрхүү хүч чадлыг бүгдээрээ ариун сүнснээс гуйж, бурхны хүч чадлаар амьдралын олон өдөр хоногуудыг давж гардаг нэгэн байцгаая. Амен. Тэгээ бүгд хамтаа залбирцгаая. Хайр та минь танд баярлалаа. Эзэн тэгээд бидэнд зөвшөөрсөн өдөр хоногуд нөлөө тань талархаж байна. Хайр та минь тэгээд бидний амьдрал тохиолдож байгаа бүхий л нөхцөл байдал донд эзэн бид итгэлээ сайн сахиж амьдрахад та туслаарай. Эзэн тэгээд бид зовход хүртэл бэлэн байх хэмжээний итгэлээрээ өсөж төлөвшмөр байна. Амьдралд жоохон асуудал тулгарх үед, жоохон бэрхшээл тулгарх үед бид итгэлээс ухардаг нэгэн, хулчгар нэгэн, нэлцгар нэгэн баймаар байна. Эзэн харин тех тусмаа итгэл дээр бат зогсдог, тех тусмаа итгэлээ өсгдөг, тех тусмаа танд улам илүү найддаг нэгэн баймаар байна. Есүс эзэн та биднийг өөрчлөх болтугай, та биднийг итгэлээр мань улам илүү хүчрхэгжүүлэх болтугай. Их эзэн Есүс таны нэрээр талархан гуйн залбирлаа. Аамен.